Тэгээ юу цаана удаан бичлэг хийгээгүй. Тэгээд өнөөдөр ямар бичлэг хийж байгаа гэхээр нэг Stephy нэг бичлэг write up маягийн бичлэг хийх болно. Тэгээд за эхлэе зав. За хэдүүлээ хамгийн эхлээд Pavны даалгаврыг авч үзье. За ихэд би нэг Pavнда сайн биш болохоор тэгээд за ерөөдөө өгсөн файл нь бол энэ. За би үнийг окей. За би ерөөдөө татаад айлгад авсан юм байна. Тэгэхээр энэ болохоор elf файл байгаа. Тэгээд хэдүүлээ executable болгоод ажиллуулж үзэх юм бол ерөөдөө биднээс нэг input асууж байгаа. Тэгэхээр хэдүүлээ шууд нэг bot хийх үзье. Тэгэхээр ерөөдөө segmentation fault гарч байгаа нөхөр чинь buffer overflow болно гэсэн. Тэгээд за та бүхэн шууд GTP-гээр бол нэг bialit нөө specific код нь харцсан болохоор та нарт тайлбарлаа тэгээ. Хэдүүлээ функцүүд нь харах юм бол энэ дээр бидний main функц, тэгэхээр бас system функц, энэ болохоор procedure link table-аас орж ирсэн болохоор тэгээд дуутай ажиллаж болно. Тэгэхээр би access хийж үзье. За тэгэхээр ерөөдөө main функц дотор нэг олигтой зүйл авахгүй юм болохоор нэг Pavны юу гэж байна. Тэгээд бидний саяны одоо дэлгэсэн төвлөж байгаа үйлдэл чинь болохоор саяны puts гэдэг чинь байна. Тэгээд биднээс гараас утгаа авч байгаа юм байна. Read гэхэрч угаасаа алдаатай шүү дээ. Тэгэхээр биднээс авсан input-ыг тоолгож аваад тэгээд шалгаж шүү дээ. Compare хийгээд хэрвээ шалгаад тэнцээгүй байх юм бол jump not equal гэдэг чинь ерөөдөө main функцийн 447-д мөрлөө үсрээд дараагийн системийг дуутахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн ойлгосон байх шаардж байна. Бид нэр энэхүү compare гэдэг функцийг даваад систем руу очно гэсэн үг. Тэгэхээр ойлгосон байх шаардж байна. За хэдүүл юу гэсэн саний компьютер дээр breakpoint тавьчих. Тэгээ үнийг ажиллуулъя. За би энэ дээр нэг за нэг Python shell нээч. За хэдүүлээ ихлээр зүгээр за 200-аар авчи. Ерөнхийдөө юуг нь олох гэсэн үг шүү дээ. Payload нь юуг нь олох гэсэн үг шүү дээ. Offset нь олох гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэгэхээр ингээд за одоо бид нар яасан бэ гэсэн чинь segmentation fault гарч нэхэр чинь хэдүүлээ арай их өгцөн гэсэн үг. Тэгэхээр би 150-аар авч үзье. За ингэ бол тасал ихтэйж байна. Тэгэхээр би 120-оор авч үзэх юм бол окей, чин тийм их байлуу. 100-аар авч үзье. За одоо болохоор бид нар break point дээр гацж байгаа шүү дээ. Бидний нөгөө өмнө зааж өгсөн break point дээр гацж байгаа гэсэн үг. Тэгэхээр за би нэг жоох өгчээ. За та бүхэн арж ивэл бидний RBX registry утгыг 61616176 гэдэг утгаар өөрчилсөн байна. Энэ болохоор бидний саяны input гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бид нар бидний RBX registry-г RAX гэдэг регистртэй шалгаад хэрвээ үнэн байх юм бол системийг дуудана гэсэн үг. Тэгэхээр бидний зорилго бол тийш яв. Тэгэхээр бид нэр RBX-ийг ер нь өдөртөж болох юм шиг байна. За би энэ дээр RBX утгын регистрийг тэг болгоод хэдүүлээ shell очно гэж үз шалгаж байгаа. Тэгэхээр RBX утгаар next явах юм бол бид нэр shell-ийг дуудаж байгаа гэсэн үг. Тэгэхээр ID үзэх юм бол за тэр хэдүүлээ гол зорилго бол ойлгочлоо. Тэгээд эхлээд offset нь олох юм бол хэдүүлээ энэ хүү RBX-ийн утгыг авч аваад cyclic find гэж үзэх юм бол offset 84-оор гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр 84-оор аваад бидний ардаас нь битсэн энэ утганд бидний payload болж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр ойлгосон маш сайн. За би shell-ээсээ гараад дахиж нэг ажиллуулж үзье. За дахиж ажиллуулсаас өмнө би ингэж copy дэж paste-лээс залах өөрөд би зөв шууд энэс ингэчээ. Шууд from pound import. За одоо tab анзааруул энэ дэр юм гэсэн үг. 84. За ингэм бол бид нэр шууд онлайнаар execute ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би үүнийг payload болгочихъя. За үүний ардаас би гэж тавья. Тэгэхээр одоо бидний саяны RBX registry утга нь BBB болно гэсэн үг. Тэгэхээр би үүнээс GTP-гээс ингээд үзэх юм бол манайхаар 40 hex 42 гэдэг чинь B гэсэн үг болж байгаа. За хэдүүлээ үнийг ажиллах бол мэдээж ажиллах уу тэгвэл үнийг хэдүүлээ BB-гийн орд бидний гол зорилго болохоор tick гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хэрвээ би
Тэг гэдэг чинь өөрөө цаана тэмдэг гэсэн үг. Тэгээд тэгийн character ASCII кодоор шалгана гэсэн үг. Гэхдээ бидний хүсэж байгаа утга нь зүгээр л hexээр гэдэг гэсэн үг байхгүй. За би үүнийг одоо ажиллуулах юм бол манайхаар тэгийн утга маань өөрөө hexээр 30 гэдэг хэлтэж байгаа маань урталт нь байгаа A гэдэг бол манай A үгүй enter болж байгаа гэсэн үг байхгүй. За та бүхний ерөөдөө ойлгож байгаа гэж найдаж байна. За одоо яах вэ гэхээр ерөөдөө тэг биш зүгээр л тэг гэдэг тэмдэгтийн оронд зүгээр л тэг авах хэрэгтэй гэсэн үг байна. За би эндээс энэ байх хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би ингэж үзье л да. Тэгвэл манайхаар hex маань энэ болж байгаа гэсэн үг. Тэгэхээр би үүний ардаас ерөөдөө ингэж нэг гэсэн үг. Манайхаар payload нь нэг юм хөө. За одоо би тэгвэл ажиллаж үзье л да. За тэгвэл урталт нь байгаа A гэдэг маань ерөөдөө сая би танарт хэлсэн print гэдэг функц маань өөрөө ажиллангуудаа шинэ new line авчаад байдаг байхгүй юу. Тэгэхээр хэдүүлээ тех хэрэггүй гэсэн. Би үүнийг ингэчж болно. За одоо харвал та бүхэн харж ивэл арталт нь процентын тэмдэг орж ирж байгаа. Энэ болохоор new line байхгүй гэсэн үг байхгүй юу. Өмнөх payload нь болохоор ямар процентын тэмдэг байхгүй байгаа new line гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр та бүхэн ойлгож авах гэж найдаж байна. Ойлгох л чухал шүү дээ. За одоо яасан бэ гэсэн чинь RBX нь утсан болохоор 55 болж байгаа шүү дээ. За би тэгвэл дахиад нэг нэмээд бичиж үзье л да. Дахиж нэг 2 ингээд. За одоо үзэх юм бол манай RBX register маань өөрөө тэг болчихсон байхгүй юу? Ерөөдөө тэг. Тэгэхээр бидний гол зорилго бол биелсэн. Тэгэхээр юуныг дахиж нэг ажиллуулах юм бол set normal RBX за эндээс ингэх хэрэгтэй байна. Системийг дуудаад гарчсан. За хэдүүлээ энийг ингээд GDP-гээс биш шууд за пэйж магадгүй юм чинь баха. Тийм. Одоо болж байгаа гэсэн үг байхгүй юу? За яаж байгаа гэхээр ерөөдөө хэдүүлээ cut хийх ёстой шүү дээ. Одоо систем функцэд дуудсан хойно хэдүүлээ тэрийг гацаах ёстой гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр ерөөдөө та бүхний step хийдэг баазар мэдтэй учраас тэгээд ойлгож байгаа ч найд чинь. За ерөөдөө бид нар бол локал дээр бол ажиллажлаа. За үүнийг би remote дээр хийж үзье л да. За би үүнийг ингэж аваад. За одоо тэгэхээр бид flag авчихсан байхгүй. За би ls хийгээд үзэх юм бол манайхаар манай flag-ийг текст нь харж байгаа. Тэгэхээр oh my god. За ингээд ихэд flag авч байгаа байхгүй. За ер нь бол амархан. Гэхдээ намайг анх хийж байгаа жоохон би өөрөө анх оролдож хийж байгаа жоохон төвхтэйсэн л да. Тийм болохоор жоохон оруулаа. За одоо хэдүүлээ нэг ингэж үзье л да. Шууд зааж. Одоо хэдүүлээ энийг Python код бичиж ажиллаж үзье. Тэгэхээр би үүнийг exploit гэдэг нэртэй код нэгээд ерөөдөө шууд ингэж бичгээр би тавхан зарим хүний хүнд хэрэгтэй байх үднээс ерөөдөө Python код бич үзүүлээ. Тэгээд тэнд бол ер нь Python-ийн pound tools ашиглана. За тэгээд нэг process за магадгүй шууд L файлаа зарлах хэрэгтэй шээ. Тэгэхээр би үнийг local дээр болохоор хэдүүлээ. За би үнийг pound болгочих. Энэ зэгт ерөөхдөө шууд файлаа уншаа гэсэн үг шүү дээ. Binary гэдэг чинь. За context log level-ийг ерөөдөө info болгочих. Хэрвээ бид local дээр ажиллаж байгаа бол log level-ийг debug болгоод remote дээр ажиллаж байгаа бол info-г нь хэвээрүүлдэг гэсэн үг байна. За хэрвээ аргумент орж ирэх тэр нь болохоор нэгээс их байх юм бол хэдүүлээ remote дээр ажиллаж байгааг үзчихэ.
Тэгэхээр энэ дээр за ингэ. Окей. За бусад голд болохоор хэдүүлээ. Binary магадгүй гэж дүү. За би тэгээд пиццэг сив авч үзье. За би нэг ажиллуулах юм бол ерөөдөө локал дээр ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. За би одоо ремот дээр ажиллуулах юм бол манайхаар ремот дээр ч гэсэн ажиллаж байгаа гэсэн үг. За хэдүүлээ хамгийн тэр текст нь бол бид серверээс ирж байгаа текст нь бол хэрэггүй гэж үзээд одоо payload бичнэ гэсэн үг шүү дээ. Payload нь болохоор 84-оор яажсан. За магадгүй шууд нэгч дөө. Payload нэмэх тэмцүү бидний яг ч зүйлч чам. Энэ мэдээж byte байх ёстой. Яг л byte хэрэггүй юм дөө. За тэгээд магадгүй P6 send бид хэдүүлээ send line явуулахгүй ба шүү дээ. Send явуулж байгаа гэсэн үг байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө enter гэдэг маань ихэд бас нэг тэмэлт болчихж байгаа шүү дээ. Би буруу яриг бол тэгэхээр interactive гэдэг жишээлээ cut хийж гацаах орон interactive-ийг гацааж байгаа гэсэн үг. За ингэ юм бол хэдүүлээ local дээр үзэж байгаа гэсэн үг. За одоо ингэ юм бол би local дээр үзэж байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би ID гэх юм бол миний local user харж байгаа гэсэн үг. За хэрвээ би за билээ. Тэгж конт үзээд юм байна. За одоо remote дээр үзэх юм бол бас ижилхэн гэсэн шүү дээ. Юу лээ? Remote дээр болохгүй байх юм. Уруу бичсэн баг та. Окей. Систик хэрэг гэсэн. За. За манайхан тэр уучлаарай. Би тэмцлээд харах. За шууд ингэж дөө тэгвэл. За одоо болохоор хэдүүлээ ремот дээр ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ яагаад би ажилласаа сайн мэдэхгүй байна. За тэгэхээр ерөнхийдөө би та бүхэнд хоёр аргаар энэ бодлогыг бол зааж харууллаа. Эхнийх нь болохоор зүгээр GDB дээр ашиглаад файлын тухай жоо анализ хийж аваад бодох хоёр дахь нь болохоор шууд Pound-ос ашиглаж хийх байлаа. Тэгээд маш энгийн даалгавар байсан байх гэж найдаж байна. За тэгээд эцэст нь хэлэх үг байна. Биндер калт бодсон ба. Гэдэг. Би байна уу? Жарт гэж байна. За яг юу хэлэх гэсэн бэ гэхээр зарим хүмүүс би өмнө нь болохоор YouTube сувг дээр болохоор баахан дотроос мегийн бичлэг оруулдаг байсан шүү дээ. Тэрийг ерөөхдөө би салгаж байгаа гэсэн үг. Би өөрөө YouTube channel дээр болохоор жоохон хувийн яг юмудаа голцоо тавих гэж бодож байна. Хэрвээ зав гарах юм бол хэрвээ та бүхэн мэдээж би тэрийг бол болоогүй. Хэрвээ та бүхэн мэдээж миний цуврал тиймэрхүү хичээлийг үзэх юм бол оюул ернэ гээд хаагаарай. Оюул ернэ YouTube дээр юу байгаа шүү. За энэ Python хичээлүүд ерөөхдөө байгаа гэсэн үг. Тэгэхээр оюул ернэс үзэж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бичлэгийг яагаад хийж байгаа шалтгаан байгаа вэ гэхээр яг гоо зөвөр зарим хүмүүс амар асуулт асуугаад channel эхлүүлэхгүй мүү гэдээ харан зөвөр ямар ч хамаагүй бичлэг хийжлээ.
Мөн тэгээд тав ганцаарч үл би яг иймэрхүү Stephen Wright up хийхдээ амар бичлэгээ янзлал одоо ингээл гинт үжсэн энэ дэр гинт юм зураг гарч ирэл эсвэл гинт нэгэн зураг гарч ирэл те. Тиймэрхүү байдаг байсан бол одоо сүүлийн үед амар бичлэг эдитлэхээс амар залхуу хүрэгдэг юм. Би ойр бичлэгийг болохоор тэгээд нэг тиймэрхүү болсон. Тэгээд шууд real time-аар л яадаг болчихжээ. Тэгээд би одоо төгсөх курсын оюутан баггүй юу? Шүтээсийн мэдээллийн аюул хөдөл сурдаг. Тэгээд дараа семестр диплома бичих гэсэн ер нь бас давхар ажиллаж байгаа. Тэгээд ер нь айгүй завгүй байгаа болохоор бүр тийм банк нэг бичлэг орохгүй байж магадгүй. Тэгээд за юу ч гэсэн бүр ингээд 16 минут те 16 минут хүртэл үзсэн хүмүүстэй сток баярлалаа нэрээ. Би нэг тийм сабмап дараарай гэж гоохгүй зүгээр л тэгээд та бүхэн мэдгүй нэгэнд нь л харуулах гэсэн дөө. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай. За баяртай.